Гар хөлийн яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж. Шууны яс хугарсан үед. Осол аваар гадны хүчний үйлчлэлээр шууны яс гэмтсэн хугарсан тохиолдолд энэ болтыг хэрэглэнэ. Чиг болох альва зүйлийг шууны дагуу барьж шуутай хамт давхар орооно. Ингэхдээ биенээр алганы хэсэгт 2-3 дахин ороож бэхлээд тохоо руу өгсөх маягаар ороож боо. Тохон хэсэгт мөн адил 2-3 дахин ороож эцэст нь тогтоогчоор бэхлэнэ. Чиг барьж боосон шууг гурвалжин алчуураар сойно. Гарыг тохон үеэр нугалж алчуурын суурийг эрүүл талын гарын дагуу байрлуулна. Алчуурын голд гарыг тавьж хоёр үзүүрийг мөрөн дээгүүр давуулан шилэн хүзүүнд зангидна. Хурууны үзүүр чимхэн цус хэр хурдан ирж буйг шалгана. 3 секундээс удаан байвал болтыг авч сулхан бооно.